Нинжа 3. Ноён талхаа баяртай. Маргааш уулзъя. Маргааш уулзъя. Ноён талх энэ байх нь. Бидний нэг насны дайсан. Заавал хариугаа авч байж сална да. Хөөцөөсөн мөнгө. Энэ юу мөнгө? Хэн самбар дээр сум зоочхвоо. 500. Талхаа. Чипс. Өнөөдөр бас яаж гай тарих гэж ирэв. Чи л надад гай болдог үстэй. Миний үсчний газарт ялаа үүрлүүлсэн хүн чи үстэй. Мөн хачи юм яриад байгаа. Манай үсчний газарт хүн оруулахгүйгээд ялаа үүрлүүлсэн биз дээ. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Аминд минь хүрхгүй юу? Оо манай үүдэнд яагаад занг байдаг вэ? Би уунах шахалаа. Чамайг уучлахгүй дээ. Хурдан намайг гарга. Үгүй би уучлаа. Хурдан гаргаад өгөхгүй ч байна. Өглөө нэмэнд. Ноён талхаа. Би танд жимстэй цай бэлтчихсэн шүү. Юу болов вэ? Сүү миний цайнд хор хийж гисэн юм уу? Яалаа гэж би хийгээгүй. Тэгээд хэн хор хийж гисэн бэ? Бодоод байсан чи. Нэг нь намайг хөнөөх гээд байна уу? За юу гэж дээ ирэх бэ? Энэ шиг энгийнэг талхыг хөнөөх ямар хэрэгтэй юм бэ? Тагнуултай кино хэтэрхийх үзчихсэн юм биш үү? Тийм дээ. Энэ чинь юу чимээ вэ? Аре. Цогтараа. Юу болгоно энэ вэ? Манай үсчний газар дэлбэрчихлээ. Ноён талхыг хийсэн үнэн байж. Тэсрэх бөмбөг суурлуулна гэдэг. Хэн ингэсэн бэ? Би. Баяр юм хөнөөлж чадах байсан юм. Бидний бүх дайралтаас мултарчлаа. Үнэхээр энгийн талах биш байна. Та нар хэн бэ? Би бол Будааны боовны газрын хилдэг илч. Элтний хаан цагаан Будааны боов. Би бол түүхийг өвлөгч нүцгэн ударгын хаан Урт Будааны боов. Би бол Цавуудаг Будааны гэр бүлийн урсад Хорт сумны хаан Цавуудаг Будааны боов. Та нар ундаг юм аа. Гоё юм аа. Магтаад байх та яадаг юм. За тэр яхав. Яагаад над руу тайраад байгаа юм бэ? Чамайг там руу явахтал тэрийг хэлнэ. Талхаа чи дууссан. Чи илдээ суугалж байгаа болохоор би ч гэсэн хаачаа барихаас биш яхав. Чам хилдний хаан гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй бололтой. Хөөе. Чи надтай үзэлц. Сул дорой эмэгтэй хүнийг зодох миний үзэл санаа нь таар. Олон юм яриад байлгүй над руу дайр үлгэндэс минь. Юу? Өлөн гэдсэ? Зүгээр ойлгохгүй дээ. Эмэгтэй гэхэд овоо юм аа? Чи ч үлэн гэдс гэхэд овоо юм бэ? Би ч гэсэн ноён талхыг шууд баяр туслах хэрэгтэй байдаг. Ой суугаа. Надтай тоглол ямар вэ? Тэгээд юугаар тоглох юм бэ? Тоглоомоор уу? Танад хамгаалагчаар уу? Үгүй ээ. Хорт зүгээр. Авраарай! Юу нь яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хайвшир. Зовлон удахгүй. Ичи юу вэ? Хаяч тавчуулагдаад хөдлөж чадахгүй. Ийм юм байх гэж би ялагдлаа гэж. Хайч элднээс хүчтэй байдаг юм. Охид руу арай хүчтэй дайрчих уу? Юу? Охин гинэ? Чи муу бол зүгээр л нэг муу мишок.
Шалахгүй юм байж. Шоко чи зүгээр үү? Тийм ээ. Харин та Би яах вэ зүгээр. Вэнхэд сүү хаана байна? Нана зог. Үгүй би айгаад байна. Нэг муу сууж. Би унгаач хуудаа. Би ялчглаа. Ноён талгаа би ялчглаа штэ. За. Өнөөдөр заавал хариугаа авна гэж бодсон юмсан. Та гурвыг хэн явуулсан бэ? Тэр чипс үү? Багет үү? Хэн ч явуулаагүй. Бид л чамайг зайлуулах гэж өөрсдөө ирсэн. Намайг үү? Яагаад? Үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Чамаас болоод будааны боовны газар дампуурч байна. Будааны боовны газар уу? Будааны боо бол эрт цагаас хүмүүсийн дуртай байсан амттан. Тийм дээч будааны боовны газрууд хүн ихтэй байсан. Гэвч замын эсрэг талд нарийн боовны газар нээгдэж хүмүүс тийшээ шуурах болсон юм. Тэр үеэс эхлээд будааны боовны газарт хүн орхоо байсан. Тэгээд манай будааны боовнууд бүгд зовлон шаналл дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нарийн боовны газарт яагаад хүмүүс дуртай болсон бэ гэдгийг судалтал талах. Чийл боовнуудыг гойж чимэглснээс болсон байна лээ. Би ч сайхан гойж өгдөг л дөө. Ноён талга үнэхээр мундаг. Чамайг устгаж будааны боовны газараа аврыг гэж бодтол бүтлгүүд ч гэсэн болохоор уур хүч байна. Бид ингэж дуслаа. Цаашдаа яаж амьдрах вэ? Юу молгоо юм яриад байна. Та нар ч гэсэн хичээх юм бол хүний анхаарлыг татаж хангалттай чадна. Юу? Яаж тэр вэ? Алх боовнууд ч гэсэн анхандаа та нар шиг энгийн байсан чи хэдэн мянган жилийн турш өчнөн олон зүйлсийг туулсаар олон төрөлтэй болсон юм. Та нарыг ч гэсэн өөрчлөвл амттай болж болно. Тийм боломж байгаа гэж. Манай будааны боонуудыг яаж талах боов шиг чимэглэх юм бэ? Би та нарт боломжийг харуулад өгнө. Будааны цагаан боо. Сүүтэй чигэрмэг шоколадтай чигэрмэг аваад ир. Мэдлээ. Аваад ирлээ ноён талгаа. Шоколадтай чигэрмгийг хувааж толгой дээр нь тавиад. Дараа нь хоёр хуваасан сүүтэй чигэрмэгт шоколадны чармал хантал түрхэхэд дээр нь хатгачихвал хааны малгай ингээд бэлэн боллоо. Ийм юм байх гэж. Дээр нь хааны луу төмсгөл өмсүүлчихвэл Нааша хүрээдэр. Хөөх, хаан шиг болчихлоо штэ. урт нарийн будааны боо. Яаж байгаа нь вэ? Шоколадаар малгай хийснийхээ дараа хоёр талд нь презел зоож өгөөд нүд ам хамар зураад өгчгөл солонгосын бэлэгдэл модон хүн. Хөөх, үнэхээр гоё болж. Эцэст нь цавуулаг будааны боовны ээлж. Толгой дээр нь шоколад, сүн крем тавиад шүдний чигшлүүрээр нэр суулдан цангис зоож толгоон гоёл бэлдээд дараа нь бөөрөнхий шоколад нэмээд өгчихвэл ямар вэ? Хардаа. Үзэгслэнтэй шинэхэн болчихлоо. Үзэлцэгний чанамлаар хацрын гоёхоо мартаж болохгүй. Будааны боовыг хүртэл ингэж чимгэлж болдог хэрэггүй. Азийн онцлог илүү тодорч байна. Таалагдаж байна шүү. Ноён талгаа. Биднийг ийм гоё болгож өгсөнд баярлалаа. Энэ юу ч биш ээ. Шин юм туршихтаа үргэж баяртай байдаг юм. Талгаа, чамайг аюулд оруулсанд уучлаарай. Бид дэндүү төрөгдөжээ. Зүгээрээ. Одын амьдрал ийм л байдаг. Оё болж өөрчлөгдмөр байвал манай ус чин рүү ирж байгаарай. За юу. Баярлалаа. Энэ ачиг чинь мартахгүй. Будааны боонууд бид ч гэсэн илүү хичээх болно. Бүгдээрээ сайн яваарай. Дахиад ирээрээ. Үе, хараач Та гоё юм аа. Ямар гоё юм. Ямар хөөх юм бэ? энэ будааны боовыг хардаа. Анх удаа л юм ихтэй будааны бов харж ийн. Будааны боовны газар байн гэрж байя. Тэгье. Робот суу. Жижигхэн зүйл Өнөөдөр ч дараалал ихтэй байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Талах яасан их үйлчлүүлэгчтэй юм бэ? Тэр өнгөрөхөөс цаашгүй. Чамд хичнээн удаа хэлэх болж байна. Шоколадтай, үзэлцгэнтэй кремийг бас хольчихсан байх. Наад хоёр чинь адилхан л гэрээ ялгаатай юм уу? Энэ сүү юу ч мэдэхгүй шүү.
нэг санаа төрлөө. Би суу тухаантан. Ахахаха. Ай суу. Надад түр зав гаргаж болох уу? Сайн уу ноён чипсээ? Би ажилдаа явж байна. Юу болов? Үгүй яах вэ? Хаврын цэмэрлэгээ хийж яваад донод цагдаагийн бичлэгнүүдийг оллоо л да. Танд донод цагдаа байгаа мó? Тийм ээ. Найруулагчийн төрөлтгөл гэдэг бүх юм нь байгаа. Найруулагчийн дүрдэтгэл би харж болох уу? Өш юм өчглээ шүү. Хөх. Таныг зайрандаа лабораторид гэж мэдсэнгүү суу тухаандны кинон дотор очихсан юм шиг санагдаж байна. Би суу тухаантай юм чинь аргагүй. Би Taylor State-ийн Magna Cum Laude сургуулийг төгссөн. Энд байна шүү дээ. Цаан чинь бичлэгнүүд байгаа. Үз. Маш их баярлалаа. Донод цагдаа би очлоо. Юу болоод байна? Үнэхээр хууртагдлаа шүү. Өтгөн сүүгээд байлоо. Ноён чипсээ намайг гаргаачлаа. Би ажилласаа хоцорлоо штэ. Таачяла. Ажилд битгий санаа зов. Оронд чинь ажиллах ажилтнаг бэлдчихсэн байгаа. Хар. Робот сүү. Робот сүү миний оронд ажилд явна гэж үү? Тийм ээ. Тэгээд чи бүтэн өдөр чинь донод цагдаагаа үзнэ шүү дээ. Ажил дээр намайг хүлээж байгаа штэ. Мэдээж найруулагчийн дүрдэтгэл байхгүй үз. Би сүүг ахаад 2 хором хүлээн дээ. Би ирлээ ноён талгаа. Сүү яагаад ингэж хоцорвоо? Цэвэрлэгээ хийж амжихгүй нь вэ? Цэвэрлээд. Сайн үрхмээ. Одоо харцааг чи наваад ирээ. За. Харцаа. Надад ингэж санагдв уу? Эсвэл сүү өнөдөр чахан сонирн байна уу? Тийм ээ. Ажлаа зөв хийгээд байх чинь. Ноён талгаа таны харцаа. Баярлалаа. Энэ амт нууц төлхүүрийн эзэн. Чи үнэхээр сайжирсан байна шүү сүү. Сайн ажиллаад байгаарай. Эндүү сайхан сэтгэлтэй. Робот сүү яг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Одоо талхыг үерүүлээд өгөх цаг боллоо. Ноён чипсээ. Чи намайг цочоочлоо. Яах гэсэн? Надад уугын мөгч болсон. Маа, уусуу. Хийжсэн ундаа аваад өгч болох уу? Ундаа. Ундаа уусан чинь пицца идмэр санагдчихлаа. Пицца захиалаад өгч болох уу ирхмээ? Байна уу? Ямар нэг пицца хүргэлтээр. Бяслаг ихтэй шүү. Бяслаг их хийгээрээ. Тэр нь далайн хүнс хийж болох болоо. Сүү арга барилсан сайжирсан байна. Таныг харж сурсан ноён талхаа. Хичээл зүтгэл минь ингэж нэг үр дүнгээ өглөө. Биш байна. Бас яава. Дэндүү хидчихжээ. Лактейт авчраад өгч болчихоо. Миний төвчээр алдарлаа. Робот талхыг устгахаар чи хугацаанд дууссан сүү болно тоо. Юу? Ноён талхыг устгах гэж байгаа мó? Тийм ээ. Тэр муу талхыг шарна. Би ганц товчлараад л боллоо. Үгүй. Талхыг байхгүй болчоор чи бис үдэшлэгний од болно. Миний үсийг засаж дуусаагүй штэ. Бараг хүрлээ шүү. Хизээч хүрэхгүй юм байна. Би яах вэ? Би чадлаа. Сүү ямар хэрэг гарав?
Ноён талхаа одоо би толгойг чинь бариад өгье. Хөө тэгвэл сайхан л байна. Хурдхан нэг юм хий. Энэ роботыг удирддаг удирдлага мөн байх. Энэ удирдлагаар зогсооно. Ноён талхаа иллэг таалагдж байна уу? Тийм ээ. Иллэг бол чиний ганц хийж чаддаг юм шүү те. Ахаад жаахан чанга бариад өгөх үү? Базар. Хизэнээс 2 сүү байдаг болчихгүй. Ноён талхаа болгоомжтой. Наад зүү чинь хуурамч. Миний робот хөлбөр ноён чипс таныг устгахын тулд явуулсан. Намайг устгах хаа? Үгүй би чи үгийн доо би жинхэнэ сүү. Аль чин жинхэнэ гэдгийг яаж мэдэх вэ? Аха. Тооно цагдаагийн 27 дугаар ангийг би хэзээ үзсэн бэ? Би хайгаад ахъя. 27 гэж байхгүй. Оноод цагдаа 26 ангиар дуустгий. Тэгэхээр хуурам сүүн чи. Тийм ээ. Үгүй гэхдээ чипс надаар хийлгсэн. Одоо би захыг чинь зүсэж авна. Дараа нь чамайг шарна. Би тийм юм хийгээч дээ. Ноён талхаа битгий санаа зов. Энэ удирдлагаар роботыг зогсоож чадна. Баяртай хуурамч авсан минь. Үгүй. Сүү яагаад агааржуулагч асаачих вэ? Базар яагаад болохгүй байна? Хайрцагтаа аарцсан минь. Наадах чи агааржуулагчны удирдлага. Агааржуулагчны удирдлагаар намайг аврах гэж байсан юм уу? Намайг үтгэр уучлаарай. Робот зүү халахыг зүсэх цаг боллоо. Үгүй шүү. Ноён талханд муу юм хийгээд үзээрэй. Надад удирдлага өг. Цаашаа бай. Эхлээд чамайг устгана. Тушаалыг үзье. Би чамайг сүүний шиг болох уу? Эсвэл хөлдөөс мөхөлдөөс болох уу? Сүү миний алтан томруудыг сүйдэллээ штэ. Уучлаарай ноён талхаа. Баяртай сүү. Үгүй. Сүү. Миний нор өвчлөө. Та зүгээр үү ноён талхаа? Зүгээр ээ. Чи зүгээр үсүү? Би зүгээр ноён талхаа. Үгүй. Яаж чадваа? Наад роботыг чинь боолчлох гэж ямар их завстыг мэдэж гин үү? Ноён чипсээ чамайг баривчилж байна. Намайг тав би гэмгүй. Та хоёр зүгээр үү? Яг уу гайгүй болчихлоо. Чоко таныг харах сайхан байна. Нэг л биш үү харин цагдаад үзсэн юм аа. Гэтэл та хоёроо зохицуулчихсан юм шиг. Намайг тав би бишээ. Хэлээд байна штэ роботыг буруу. Тэр хэрэггүй амтан робот явуулаад намайг үгүй хийнэ гэж бодсон юм байх та. Бүгд миний буруу ноён талхаа. Би доноо цагдаа үзэх гэж яваагүй байсан бол Ажилдаа явах орон дооно цагдаа үзсэн юм уу? Робот суу ажлаа их сайн хийж байсан юмсан. та их муухай юм а ноён талхаа. Яаж чадж байна? Зүгээр тоглосон юм аа. Эсэн чихрийн өшөө авалт. Баярлалаа. Хөгшөө. Ингээд бид байртай болчихлоо. 10 жил хичээж ажилласны хэрэг гарлаа шүү. Үгүй. Юу болох нь вэ? Манай байшинг нураачихлаа.
Зөвхөн байшин биш ээ. Хотыг тэр чигтний сүйтгэжгэлээ. Одоо тэгээд яаж амьдрах юм бэ? Дахиад тэмчихгүй нэ. Та нар хэдий болтол талхнуудад дарлуулах юм бэ? Толгой дээрээ цацаж, нүүрэндээ түрхэж, биендээ түрхэн. Манай найз нөхдөд ямар их золиос болгож байна вэ? Бидний орон гэрийг нурааж байгаа талхнуудаас хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Хүлээгээрэй. Гэхдээ бид нар ийм жижиг юм байж яаж талхнууд руу дайрах юм бэ? Тийм шүү. Ёстой ямар ч нэмэргүй штэ. Ямар нэг сайхан арга байж л таараа. Таныг хүссэн төрхөнд чинь оруулж өгнө. Яг энэ шүү. Бүгдээрээ хамт талхны үсчний газарт очиж биднийг том болгоод өг гэж хэлцгээе. Бид нар талхнаас илүү том болчихвол эднийг ялж чадна. Хөөх, сайхан санаа байна шүү. Одоо шууд талхны үсчний газар руу явцгаая. Тийм ээ. Улаан гэрэл байна. Түр зогсоорой. За бүгдээрээ гарцаар гарцгаая. Тийм ээ. Нөхдийнхөө талын алдчихгүй шүү дээ. Өөдгүү талхнуудаас хариугаа авна да. Хурдан талхны Тийм ээ. Халуун байна. Дахиад хэр удаа явах ёстой юм бэ? Аяг хүйтэн ус уух юмсан. Яна, усан дусаа чихэртэй ус болчихлоо шүү дээ. Ингээд бас нөхдөө алдах гэж. Энэ нөгөө талхны үсчний газар уу? Эцэст нь ирж чадлаа. Энэ цайцсан яагаад заавал бидний хажууд унгаж байгаа юм бэ? Дэнд олон амт нөхдөө алдчихлаа. Элсэн чихрүүдээ бидэнд удаан зогсож болохгүй. Талхны үсчний газар хажууханд байна. Амт нөхдийнхөө гаргасан золиосыг битгий март. Тийм ээ, тийм шүү. Заавал том болж байгаад талхнуудаас хариугаа авцгаая. Хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Ноён талхаа бид нар дөрүүдэд харьлаа шүү. Маргааш олзъя. Баяртай. Хэмбэ? Би буруу сонссон байх та. Юу вэ? Хэн гадаа элсэн чихэр асгаж хаваа? Элсэн чихрүүд дагаад ороод ирлээ. Амьдралдаа хачин юм үзэх юм аа. Шүүрдэж хаяа да. Энэ талх биднийг шүүрдэж хаях гэж байна. Одоо яах вэ? Нөхдөө, эдүүлээ энд яах гэж ирснэ? Талханд тайлбарлацгаая. Элсэн чихэр хайчны хэлбэрт орчихлоо. Юу? Та нар үсээ засуулах гээ. Гэхдээ элсэн чихэр дэндүү жижигхэн болохоор засах боломжгүй. Юу? Мөнгө өгнө? Тэгээд бүр ихээгүй. Холоос ирсэн үйлчлүүлэгч чэж хөөж бас болохгүй л дээ. Үсийн засаад үзгүй дээ. Та тэр чих элсэн чихрийг яаж гоёх вэ? Аха, биеийг чинь том болгоод өгөх юм уу? Тэгвэл чи сайхан арга байгаа л та. За, энэ байхад болно. Эн чинь гялгаруудан байли вэ штэ. Тэр энүүгээр одоо яах гэж байгаа юм бол доо? Элсэн чихрүүдээ та нарыг дүүртэл новоолж угаад хялгаруутан бэлдэнд хийснийхээ дараа биений хэлбэртэй болгож өгөөд нүд хамар ам зураад өгвөл за дуусчихлаа. Ингээд хөлгартай болоод том болчихдог. Одоо талхнуудаас хариугаа авч чадах нь тийм ээ. Би ч гоц ухаантай юм аа.
Ялгаруутан бэлий болохгүй нэ. Энд чинь хэн зуух вэ? Энэгээр яах гэж байгаа юм болоо? Эхлээд хэн зуухаа асаасны дараа элсэн чихрүүдийг халбганд хийгээд модон савхаар сайн гэгч нь хутгаад өгвөл ингээд хайлсан чихэр болно. Сайхан халуун хайлсан чихрээ хавтгай зүйл дээр асгасны дараа эгдүүтээ жигнэмний хിവэр дарчихвал амт тайхан чихэр болно. Хэвэл одоо эхлэх үү дээ. Эдгээр талах шиг том болчихлоо шүү дээ. Үдээ ингэж үсрээд болохгүй. Болохгүй. Сүшиг хатаа. Одоо яа та. Аха! Бууж болоогүй шүү. Та нарыг том болгох аргаан олцглоо. Энэ талах яах гэж байгаа юм болоо? Харин л дээ. Энэ юу вэ? Ийм төхөөрөмжийг анхудаа харж байна. Энэ юу вэ гэж юу? Хөөсөн чихрийн төхөөрөмж. Төхөөрөмжөө асаасны дараа элсэн чихрээ төхөөрөмжийн дотор хийгээд модон савха эргүүлэхэд хөөсөн чихэр болно. Ямар хуу санагдаж байна? За янзын том болсон байна уу? Талхнуудаас илүү том болчихож. Одоо үсэрсэн ч зүгээр байна. Үс чинь танд маш их баярлалаа. Зүгээр дээ. Нэр үстэсний төлбөр. Энд чинь манай эсэн чихрийн хаан тус. Эхэр манай эсэн чихрийн хаан тусыг нураас нь талах чи байх нэ. Энэ чинь яагаад байна? Манай эсэн чихрүүдийн өстөн. Өшөг аунда. Аваараа. Одоо цогтох газаргүй. Юу вэ? Энэ чинь хөвөн шиг зөөлөн цогтох юм байна. Харин ч сайхан юм байна. Үгүй эсрэг талд нь. Яг наа чинь. Өглөөний минь ноён талхаа бид ирлээ. Энд чинь юу вэ? Оо сайхан байна. Ирчгүү. Ноён талхаа ингээд энэ хүн хэм бэ? Мэнтлэр манай үсчний газрын массаж хөвөн чихрийн залуу. Сайхан байна шүү. Сайн байна. Чипс нэг чип. Бас л үйлчлүүлэгчгүй өдөр. Уучлаарай үсч мөн үү? Тэгэлгүй яг вэ хэмээн? Хотын хамгийн шилдэг үс чинь миний би чипс үйлчлэхээр. Тэр талхны өсчний газар байна. Хөөе нэрээ тэнд ажилладаг ноён талах хамгийн мундаг үсчин гэсэн. Тийм ээ. Энэ дэлхийд өөр мундаг өсчин байхгүй. 2 сарын өмнөөс урьдчил захиалга өгөхгүй бол цаг оддоггүй гэж сонссон юм байна. Би үсээ засуулмаар байна. Хурдлаарай. Явж очрлээ. Энэ үсчин рүү орох шахлаа шүү. Талх. Тэр залуу амьдралыг минь баллаж байна. Чаддагсан бол тэр тэнэг хуучин талхыг. Байцаарай. Тийм ээ. Олцглоо. Чи өнгөрсөн доо талхаа. Ингээд болчихлоо. Энэ компьютерийн чипний ачаар би талхыг хаанч байсан хяналт чадна. Хяналтын чип над дээр ингээд. Харин энийг талхны духан дээр наа гаргах хэрэгтэй. Эвгүй миний хэлсэн болгоныг хийн. Ноён төлөвлөгөөгөө туршиж үзнэ. Я.
Янзтай. Ла. Гайхалтай. Одоо тэр хатаж хуучирсан буудаан дээр суйрлуулна. За талха удахгүй бизнесийн чинь хугацаа дуусна. Оюун талхны үсчний газар тавтаа морил. Заваас хэн ялаа оруулчихлаа. Болчихлоо. Үнэхээр болчихлоо. Одоо ямар их хөвгөлдөн гэж? Болгоомжлоорой талхаа. Нэгдүгээр тул нэгдүгээр. Тэрэг нь баллаад өгнө. Юу? Хөөе, та зүгээр үү? Оюун талхаа юу хийгээд байгаа юм бэ хэрхмээ? Гүчиглэг дуртай юу? Энд нус байна. Энэ хоёр хоёулаа ухаан хаалджээ. Ахаа зөнтөө байгаа шүү. Угаасаа ингэж юм уу? Хэд их ажиллаад ухаан хаалцчихсан юм шиг байна. Ээж би энэ талхнаас яагаад вэ? Ухаан таалдаа энэ ямар хажуу болчихвоо? Ахыг харж чадчих байвал өвдөж байсан чи яах вэ? Ясамраатхи. Хорлон сүйт ихэд ус хэрэгтэй байна. Байц ус уулгаж болохгүй. Талханд халуун ногоотой сүмсэл болно. Оюун талхаа өөрийгөө битгий ингэдэ. Ямар байна та? Чи одоохон завнаа. Өөр олон сонголт байгаа. Васаби хийлээ. Оюун талхаа та зүгээр үү? Оюун талхаа. Одоо бүгд чамааг мундаг гэж бодгоо болсон байдгүй. Гэхдээ энэ хангалтгүй. Бизнесийн бүрэн мөсөн дампуур уулмаар байна. Аха! Ажилчдынхаа цалин нэмбэл яах вэ? Мөнгө хамаагүй хурдан алдана. За, ажилчид чинь 10 дахин их цалин авна. Оюун талхаа та яаж гисэн юм бэ? Юу дуугаралтай юм бэ? Оюун талхаа. Шин нэрээ одоо гарын үсгээ зур. Шинэ? Ажилтны цалин өнөөдрөөс эхлээд 10 дахин нэмлээ гинэ. Ухаанаа алдчихаж талтай угаалгандаа гэрлүүгээ уйлаад явдаг штэ. Дээр нь бүгд өдөрт 4 цаг ажиллана. Би гэрээ мараагаар хитаана оног болдог. Дахиад байгаа юм. Үгүй хэлгүй нэ. Ажилчид сардаа нэг удаа урамшуулал авч мөн амрана. Талхаа. Бид буруу юм хийсэн бол би ингэж тоглолтоо. Би ойлгохгүй байна. Айлвэ хурдан гарын үсгээ зур. Сайхан та. Хамаг мөнгө ажилчдаа өгч дуусаад үсчний газар чинь дампуурна. Яагаад энэ хүйсэлгч байгаа юм бэ? Өнөөдөр нэг шилдэг мэдээ. Даргаасаа илүү хичээж ажилладаг ажилчид үнэхээр урам авмаар. Ажлынхаа юунаас урам авдаг вэ? Талах ажилчдаа санаа тавьдаг гэдгийг харуулсан. Тиймээс илүү хичээж ажил. Одоо хоочлоо. Талах үсчний газар тавтай морил. Өнөөдөр ирсэнд баярлалаа. Дуртай үсний засалтаа сонгоорой. Бид удахгүй үйлчилнэ. Баярлалаа. Эднийг шилдэг үйлчилгээтэй. Ажиллахад ямар сайхан газар вэ? Талах үсчний газарт ажиллахад гомдолмор зүйл байдгүй. Одоо ярих заваалга ажиллаа хийх ёстой. Өнөөдөр доктор 1000 лаад үсгийг хийх болно. Талах үсчний газар тавтай морил. Хамгийн шоорон энэ хичээнгүй ажилчдыг харж байсангүй. Үгүй талхыг дампууруулах гэж байгаа тэднийг бүр жаргалтай болгочихлоо. Ингэж баг цаг алгаа. Талхаа үнэ 50% хямдруул. Бүх тасал 50% хэмнэсэн шүү. Тийм ээ. Манай дарга ухаан алдсан. Эдний үсчэнд орохыг хүсдэг байлаа. Данч үүний боломж гардаг байсан юм. Чи хөгшин эмэгний мөрөөдлийг биелүүллээ. Би мөнгө хэмжээний тулд хүүхдүүдийнхээ үсийг өөрөө засдаг байсан. Одоо мэрэгжлийн үнээр засуулах нь байна штэ. Энэ супер.
Тийм ээ, талхуус чи хизээч юм алдартай байгаагүй ах. Өгөөмөр занг нь хот даяар мэддэг боллоо. Ядуурх ёстой байсан штэ. Ерөөсөө миний хүсдээр болсонгүй. Тэнийг зүсэм талха. Одоо ингэнэ. Хайртай бүх зүйлийг гаргаж хаяна. Талха машиныхаа түлхүүрийг аваад гаргаж хаяа. Баярлалаа. Ханд өгсөн өгөөмөр сэтгэлд чинь баярлалаа. Сургуулийн тойрон аялал болж байгаа болохоор өнчиг хүүхдүүдийг зугаалганд авч явж чадхаар боллоо. Машинуудаа өгсөн баярлалаа. Би амьдралыг чинь хүртэл авч чадна. Талха чи байшингаа хүртэл үнгүү бэлгэлэх болно. Хотын даргын хувьд талархал илэрх хийлээ. Байшин чинь гайхалтай асрамжийн газар болно. Баярлалаа талхаа. Их сайхан сэтгэлтэй. Энэ муу хөгшний зүрх бүлээцлээ. Би яагаад ялахгүй байгаа бэ? Тал улам бүрэл сайжраад байх юм шудраг биш байх штэ. Одоо эрчимтэй арга хэмжээ аавна. Чамд сохор зоосч үлдээхгүй дээ. Талхны Монгол хотын жинхэнэ баатар. Бусдыг их сэтгэл чинь бидэнд урам хайрлаа. Ийхүү би чамайг баатар болгож байна. 100 жил тутам ганцаар талхыг баатар залгаж хэлдэг гэсэн. Нүдэ олсон шаанал боллоо. Одоо Баатрин хаан хөшөөг дэлгэцгээе. Бүх хэд хөрөнгөө ханд билсэн. Энэ дэлхийн хамгийн өгөөмөр талх. Нэр нь бүх цаг үеийн түүхэн номнуудад бичигдэн дээ. Тэд хөшөө хийсэн юм уу? Алтааруу? За яг уу талхаа. Би сүүлчийн нөөцөө ашиглахаас та. Талхаа, сайн үйлсээ үргэлжлүүлээд үсчний газрын гэрчлэгээ гаргаж ирээд надад өг. Тийм ээ. Талх үсчний газар утгагүй миний болно доо. Талх үсчний газар миний болно. Миний толгой юу болоод байна? Ноён талх. Та нар чинь ноён талх. Ноён талхыг буулгаа. Ноён талх. Ноён талх. Ноён талх. Ноён талх буулгаач. Ноён нурууд байна. Та нарыг шүүхэлгүй шүү. Энэ дурс хүчтэй өгсөө. 1 жилийн дараа. Эжээ, энэ юу том хөшөө вэ? Талхны Монголд хотын баатар шүү дээ. Талх гэдэг юм. Миний хүү том болоод яг талх шиг өгөөмөр сэтгэлтэй болох ба. Да. Бүгдэл талхыг хайрладаг. Чи бас хүртэл дэндүү хайртай болохоор хөшөөг нь үнгүй өнгөлж өгдөг. Ямар мундаг ах вэ? Би том болоод яг талх ах шиг болмоор болох уу ээжээ? Болохгүй яах вэ хүм? Хүнд металл. Рок н ролл. Тийм ээ, хонгор минь. Одоо яах юм бэ? Дэлгэр шиг амттай шүү. Хичээл зүтгэл минь талаар өнгөрч өглөө. Хэдүүлээ жинхэнэ ажил олж хийе дээ. Юу гэж байгаа юм бэ? Одоо хамтлагаа тарааж болохгүй. Тийм л дээ. Гэхдээ Эд шүтэн ширчдээ гэж юу? Ингэж нэг олон танигддаг өдөр ирдэг байж. За, аавда хүрээ тэр.
Тэд чадчихлаа. Гурвуулаа тэтэн шиг байсан ч болоос. Тэд чин загварлаг штэ. Загварлага. Өршөөгөөрэй. Яаж туслах вэ? Гарын үсэг авах юм уу? Тийм үү? Йоо, үсийг чинь хэн заасан? Халах ус чинь? Энийг хартаа. Өчигдөр харсан нөгөө залуус байна штий. Үнэхээр энд үсээ засуулсан юм шиг байна. Хідүүлээ ч гэсэн ийм болгодог гэд гоё л да. Яац та. Бөмбөрөө зөвшөөрч гинөө. За. Рок хөгжмийн эрч хүчээр үсээ засуулцгаая. Сайн уу? Үсээ ингэж засуулмаар байна. Хүнд металл хөгжим гэж сонсч ирсэн үү? Жинхэнэ зэрлэг бидний гаргадаг хөгжим хаач? За боллоо. За бүгдээрээ наашаа ирээд суугаарай. Тийм ээ. Энэ хуудсан дээр шиг засуулах юм уу? Тийм ээ. Бид ялуунуудад хамгийн мундаг гэдгээ харуулмаар байна. Одооны энэ хөөгтүүд яггүй. Ийм үстэй байхад гурвуулаа бүх цаг үеийн хамгийн шилдэг рок хамтлаг байх болно. Яг зөв. Супер рок н ролл. Юу гэж рок гэж юу гэдгийг харуулдаг өндөө. За, засаад болчихлоо. Энэ чинь юу вэ? Үгүй. Юу болоод байна? Энэ чинь юу вэ? Бид яг л pop хамтлаг шиг харагдаж байна. Хаа чинь юу хийчих вэ? Энэ аль нь танд рок н ролл шиг харагдаад байна. Юу гэсүг? Хэлснээр чинь зассан. Хөөе. Ингэж засуулъя гээгүй штэ. Хөөе, буцаад хуучин хэвэнд минь оруул. Хуучин хэвэндээ? Хичнээн их зүтгэл гаргасны минь мэдэж байна уу? Орд сонол гэхэд дангаараа $100. $100? Үгүй. Танд нэгч цэ төгөхгүй. Алив явцгаая. Үгүй. Мөнгө төлөхөөс нааш явахгүй шүү. Юу? Ойлч үз. Бидийг мэдэхгүй л байна да. Найзуудаа уура мэдрүүлээд өгье. Рок н ролл. Та хоёр зүгээр үү? Энэ муу талах одоохон хашираагаад өгье. Рок н ролл. Хүлээ. Өөрсдийгөө хардаа. Янцтай. Рок н ролл. Ох, янцтай харагдаж шүү. Рок н роллын хүчийг би дотроосоо мэдэрч байна шүү. Ийм байхад гацаагүй олон шүтэн бичрэгчтэй болно. Тийм ээ. Миний тоо шинхэн урлагийн бүтээл. Миний өгсөн нэр бол ууртай ус. Ус тасал тэн шин арга. Ууртай ус. Өссөн зүйлийг чинь өгөхийн тулд эхлээд уур хилэнг чинь гаргах ёстой байсан. Таны төлөвлөгөө байсан юм уу? Анхнаасаа мэдж байсан байх нэ. Биднийг уучлаарай. Таныг алдаа гаргачихлаа л гэж бодсон. Биднээс мөнгө салах гэсэн хөгшин шарсан талах гэж бодлоо. Гэтэл ажиллаа хийж байсан байх шүү. Тийм ээ. Одоо мөнгө төлөөрэй. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Та хоёрт хэд вэ? $100 хүрэхгүй юм шиг байна да. $50 дутчих шиг боллоо. Татвараа нэмээгүй байгаа. Адагтаа ноёдоо алгаа ташаарай. Манай шин дүү ноён талах үсчний газар.
아무도 날 찾지 않지. 그래 너만이 날 보고 있지. 이제부터라도 뭔가 달라지겠어. 이제 다시 태어나는 거야. 와우. 중요한 건 내 생각과 내 마음. 날 지켜보라고. Hey hey. Талах халзан болсон нь. Болчихлоо. Таалагдж байна уу? Мэдхгүй. Юу? Муухай байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Сүн крем, нэрс, гүзэлзгэн дээр элс чихэр цадсан шиний малга. Сайн хардаа. Танахыг юу гэж ярьж байгааг унш. Уйд гартай. Мод ярьж байгаа застаг газар олох. Дараач мэдээ. Талх үсчний газар маргаашийн мартагдсан түүх болсноо. Талхны муглаг хотын иргэд тэдний үйлчлэгийг модноос хоцорсон гэцгээж байна. Энэ бол чухал сэдв. Сэтгэгдлээ хуваалцсан уу? Талх үсчин үү? Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Яасан өөдгүй зөөлн талах вэ? Сэн үү? И хаана байна? Ийшээ ирэх юм шүү дээ. Оо хайганд. Яагаад ийм юм болоод байна? Миний засалд үнэхээр хуучирчсан юм гэж юу? Эхмээ, цай уу? Тайвширхаг хичээ. Царай чинь тааруу байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Үсээ балбах шатлаа шүү. Чадахгүй. Би мундаг гэдгээ мэдэж байна. Яаж вэ? Талхны зах. Үгүй айгүй дээ. Яасан? Юу болсон? Та үнэхээр болохоо айчихжээ. Юу яриад байна? Ийм байж болохгүй. Халзан үсчин гэвэл Үс чи яаж үсгүй байж болох юм бэ? стресснээс болж үс ундаг гэдгэлтэй. Хөөрхөн мэдээ үзээд ингэчихлээ. Байцаараа. Би стресстэйгүй. Нэрээ тийм. Санаа битгий зав. Үсийг чинь янзлах арга олчлоо. Энд чинь яаж нэмэр болох юм? Би тань дээр үр суулгачихлаа. Дээрээс нь ургал хурцгагч хийгээ. Тийм ээ. Сайхан үнэртэй ч байна. Ямар төрлийн ургамал юм? Гат ус хурд ургадаг. Нэг л мэдгэд толгой дүүрэн навчтай болбол. Окгүй. Би талхуулахаас цэцэрлэг биш шүү. Үзээд алдаа л да. Нэрээ ирэх юм ээ. Зөөлөө иллэг хийл ус ургадаг гэсэн. Чинийг ургах нь харъя л да. Олчихлаа. Юу олчихлоо гэж? Өндөг гурил халзарсан хэсгийн чинь үсийг ургуулж магадгүй. Байцаараа би халдсан болоогүй. Тийм байна. Би жаахан халдарсан юм байна. Хүйтмэ. Өглөө гэхэд бүх асуудал байхгүй болно. Шинэхэн өдөр халзан усны асуудал ариллаа. Арилсангүй бүр хажим болчиход. Одоо би мангас болчихлоо. Байна уу? Эрхнээ та ажлаасаа хоцроод байна. Үйлчлүүлэгчэд хүлээгээд байна шүү. Би цаг хүлээж байна шүү. Тийм ээ. Үсчин чинь хааж ичихсэн юм. Үйлчлүүлэгчтэй. За би очлоо. Миний баажуга царайг. Ямар их хоцорч гоо. Малгайгаа унгаж эрсдэл гаргаж болохгүй. Тэнгэрийн авралаар малгайгаа унгасан.
Одоо ойрхон байна шүү. Яагаад удаад байгаа юм бол? Ноён талхаа ямар нэг юм дуугарл да. Юу болсон бэ? Тэнгэр минь энэ юу вэ? Наад үс чинь яаж гисэн юм бэ? Би чинь үс чинь биш үү? Ямар муухай харагддаг юм бэ? Энэ амар талхыг явуулаад үг. Зарим болгонууд Үсчний үс халзрах гэж байгаа юм шиг байна. хэрвээ эдний дүгсээ засвал би бас халзрах уу? Ай Марима. Гүйц би өнгөрч. Чамаас л болж байгаа юм. Чи хаалга онгойлгосноос болж миний малгай хийсэн. Тайвшир та. Тийм муухай биш л байна шүү, тий. Тэгэд жайтайхан харагдуулах арга байж л тараа. Муухай биш ээ. Миний цах нисээд явах нь. Одоо би яах болж байна? Тэнэг цэцгэн зангилаа болох уу? Отохгүй юм. Би өнгөрч. Засалт байна шүү. Шин мэдрэмж бас орчин үеийн. Энэ гоё харагдаж байна гэж юу? Тийм ээ. Бүгд л дог засалт байна гэж хэлэх болно. Тийм гэж юу? Хөөх, үс нь дог юм а, тийм ээ. Зүгээр л гайхалтай. Ор чадварын бүр биширч эхлэв. Ямар гайхалтай загварлаг юм бэ? Гайхалтай. Шин загвар уу? Би үсээ энэ засуулна. Өдөр ирэх тусам гоё байна шүү. Хэмэг ахад өчлөө эрхнэ. Би ноён талхтай адилхан болмоор байна. Ямар сонгодог залуу вэ? Ноён талхаа энэ загварынхаа Нууцаасаа хуваалцаач. Бид ч гэсэн дог харагдмаар байна. Иргэдийн ярьдаг. Тийм ээ. Хотын хамгийн дог газар бол талхны өсчний газар. Сайн уу? Таны шинэ стил хүүхдүүдийн би цаг авъя. Талдартай болж чадлаа. Чи ээлж хүлээлтээ. Би гадаа хэдэн цаг Таны хүлээсэн шинэ шүү хүүг дээ. байна уу? Ноён талхаа. Миний үсийг засаад өгөөч. Ноён талхаа.